За одоогоор бол гэр бүлийн одоо тусгайлсан шүүх байгуулагдсан. За шүүхтэй холбоотой одоогоор нэг мэдж байгаагаар 3 шүүгч томилогджээ. За тухайн шүүгч нар энэ гэр бүлийн хуульд ямар одоо оролцоотой байгаа вэ? За мөн одоо түрүүн бас Сайхурлан гишүүн Баасан Жаргал хэлж байгаа шиг байна. Шүүхийн шийдвэрийг одоо энэ асран хамгаалах, эрхээ үүргээ гүйцэтгэх энэ өөрөө гэрлэлт гэдэг нь өөрөө сайн дурын харилцаан дээр үүсдэг. Сайн дурын харилцаан дээр үүсэж байгаа зүйл дээр төр орж ирж байгаа нь утгагүй зүйлээ. Энийг ингэж бусдыг одоо зүйлээс ингэж чөлөөлөх нь бол боломжгүй зүйлээ. Энийг бол одоо ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүд бол эрс одоо татгалзах ёстой. За хоёрдугаарт нь гэх юм бол энэ гэр бүлийн хууль өөрөө гэр бүл яагаад тогтвортой байх талаар ярихгүй байгаа. Яагаад салах талаар, тэр хүүхдийг өнчрүүлэх талаар яриад байгаа. Эн чинь ерөөсө тогтвортой байж цаашаа энэ гэр бүлийн тухай хууль гэдэг зүйл чинь өөрөө энэ бодиттой хэрэгжих үйл явц гэж харж байна. За кейс байна. За хүүхдийг ээжийн асрамжинд үлдээхээр 2 шатны шүүхийн шийдвэр гарч байгаа. За шүүхийн шатанд бол Баянгол дүүргийн цагдаагийн хэлцээр хүүхдээ одоо өөрийнх нь шүтдэг шашныг шүтсэнгүй гэдэг асуудлаар ташуурцсан шөнийн 1 цагт залбирсангүй гэж. За энэ кейс дээр би энэ маргаан дээр явж исэн хүүхэд аавын асрамжиндаа үлдээ гэсэн боловч 2 шатны шүүх хоёулаа ээжийн асрамжинд энийг шин дассан гэдэг хэлбэрээр үлдээчихэж байгаа. Гэтэл хүүхдийг давхын шүүхээр шийдвэр гарлаа, хүүхдийг ээж нь ирээд цагдаатайгаа ирээд аваа явлаа. 7 хоногийн дараа ахиад хүүхэд хүчирхийлэлд өртчихөж байгаа. Ахиад аав шүүхэд хандах эрсдэл үүсэж байгаа. Асуудал үүсэж байгаа. Шүүгч болон яг энэ хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн чадхыг нэмэгдүүлэхгүй бол энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тэр нөгөө одоо шинжээч томилдог асуудал, шинжээч дүр эсгээл нэг хідэн жижүүрийн хідүүхтэй тэр жижүүрийн хідүүгээрээ ерөөсөө л тэр шүүхтэр нэг шийдвэр гаргахад одоо тэрийн одоо шүүх харж байгаа үгүй мэдэгдэхгүй юм л байдалтай байгаа.